Сайн байцгаана уу? Та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. За бүгдэнд нь хүсэн хүлээсэн догдсон шинэ жилийн баярын мэнд хүргэе. За өнөөдөр бол хүслээ биелүүлж байгаа, ич идийг бүтээгч байгаа хүмүүстд маш онцгой өдөр байгаа. Тэгээ өнөөдөртөө та нартай баярын мэнд хүргээд мөн ирэх 2025 онд хэрхэн хүслээ биелүүлэх тухай өөрийнхөө арга туршлагаа суулцах гэж байна. За тэгээ та нарт маань нэг иймэрхүү үе тохиолж ирсэн үү? Ингээ хичнээн хүсээ төсөөлөө бодоод байгаа ч гэсэн яг таны хүсэл санснаар болохгүй. За эсвэл ингээд бусад хүмүүс танаас хамаагүй амархнаар ингээ хүслээ биелүүлээд байгаа юм шиг. За ер нь тэгээд бас зарим нэг тохиолдолд ер нь үнэн ч юм уу худлаа ч юм уу яг ингээд хийгээд хүслээ бичээд ихэлдэг боловч яг ингээд тэр он дуусахад аль хэзээ нөгөө хүслээж мартцсан ер нь л нэг арга барилыг олохгүй байгаа ч юм шиг. За эсвэл бүр ингээд судалсан чинь зөндөө олон мэдээлэл дундаас аль нь ч үний яриад байгаа, аль нь ч худлаа яриад байгаа зөндөө хүмүүс л одоо юм таталцтын хувь secret ч юм уу яриад нь шүү дээ. Тэгэхээр энэ дундаас аль нь ч үний ингээд эргэлзэж байгаа ийм тохиолдод гарч ирсэн үү. За миний хувьд яг 8 жилийн өмнө яг ийм зүйлтэй тулгарч ирсэн. Тэгээд ер нь ингээд үнэн эсхийгч бас мэдэхгүй, зүү тогтол нь ямар байдгийг ч мэдэхгүй ингээд явж байгаа. Яг тухайн үед сандаг хүүгээ гэртээ харж исэн, ямар ч орлогогүй. За ямар карьерээр явхаач төсөөлөөгүй. Ер нь доторхоо ямар ч ойлгохгүй ч байгаа юм шиг нэг тийм төвшөнд тэгээд нэг л тийм ойдгартай амьдралтай юм шиг санагддаг байсан. Тэгээд нэг бичлэг үзээд миний амьдрал бүр ингээд эсрэг ирэв. Хөөх ийм амархан арга байсан байхад ягаад хүмүүс надад ингээ хэлээгүй юм болоо гэдэг тийм аргыг сураад тэгээд тэрийг хэрэгжүүлж эхэлжнээсээ хойш бүр ингээд амьдрал маань яг ид шид эвлэгрийн юм шиг жил алган төсөөсөн хүслүүд маань яг л миний хүснээр төсөөснөр бүр тэрнээс нь илүү даваач биелээд байгаа юм шиг тийм үйл явдлууд маш их тохиолдог болсон. Тэгээд та нар маань намайг мэдэн дээ ингээд ийм гой зүйлийг дотроо нуугаад иж чаддаггүй. Ингээ ийм амархан байхад хүн болгонд би яагаад ингэж хуваалцаж болохгүй гэж хүн болгон гэхээсээ илүү яг юм хүсэж байгаа энэ зүйлийн хариултыг хайж байгаа хүмүүст нь хэрэг болох болов гэдэг үднээс энэхүү бичлэгийг хийж байна. Тэгээ энэ бичлэг нь ганцхан өнөөдөр та үзээд өнгөрөх биш 30 өдрийн турш хамтдаа хүслээ биелүүлэх зааварчилгаа байгаа. За тэгээд одоо бичлэгтээ орцгоё. За хамгийн нэгдүгээр арга нь бол бичиж тэмдэглэх. За судалгаагаар зүгээр толгоондоо ингээ хүслээ бодоод яваад байснаас цаасан дээр бичиж буулгах юм бол 45% илүү биелэх магадлалтай байдаг гэдгийг судалгаагаар угаасаа тогтоогдсон. Тэгэхээр бид нэр хамгийн түрүүнд хүслээ биелүүлэхэд бол бичих хэрэгтэй. За хаана бичих вэ гэхээр та нар минь өөрийн дуртай хүссэн байн хэрэглэдэг дэвтэр дээр бичиж болно. За миний хувьд болохоор энэ хүслийн дэвтэр дээр бичдэг. За хүслийн дэвтэр маань өнгөрсөн ингээ 8 жилийн хугацаанд хамгийн их миний хүслийг биелүүлээд байгаа хамгийн дөт болгоод байгаа бүх аргуудаа нийлүүлээд энэ дэвтэртээ ерөнхийдөө шингээч гэсэн тийм дэвтэр байгаа. Яагаад гэхээр тийм дэвтэр хайгаад олдохгүйс учраас ер нь өөрөө зохиогоод бүх аргуудаа одоо оруулчихсан гэсэн. За бичиж тэмдэглэнэ гэдэг бол бидний хүслийг хамгийн нэгдүгээрт нь бодит болгож байгаа ерөөсөө үйлдэл байгаа байхгүй. Хэрвээ тархин дотор бол бидний хүсэл хийсвэр байгаа дээ шүү дээ. Хүн хичнээн ухаантай ч гэсэн мартдаг. Өдөр тутмын ажилдаа, амьдралдаа, үр хүүхэддээ зарцуулах цаг гэдэг ингээд сатаарсаар хагаад бид нэр хүсэлтэд зарцуулах хугацаа маань баг өдөрт байхгүй болоод идэг. Тэгэхээр бичиж тэмдэглэсэн бол таны тархинд илүү тогтож үлдэнэ гэсэн үг. За тэгэхээр хамгийн нэгдүгürt нь бичих нэ. За бичихдээ яаж бичих вэ гэхээр за энэ дэвтэрний хэсэг жагсаалт гэдэг хэсэг байгаа. За тэрэн дээр та нарын бичиж болно. За зүгээр өөрийнхөө дэвтэр дээр бичиж байгаа хүмүүс маань ямар ч хамаагүй зүгээр цагаан цаас авч агаад өөрийнхөө хүслүүдийг жагсааж бичнэ. За энэ дээр хамгийн хүмүүсийн гаргадаг алдаа нь болохоор ингээд хязгаарлах гэдэг өөрийгөө. За одоогийн нөхцөл байдал миний санхүүгийн байдал ийм байгаа. Учираас би энэ мөнгөнд л тааруулж одоо хүсье ч гэдэг юм уу те. Дараагийн аяллаа зохиохтой хүртэл энэ нарай хямдхан учраас би ший явъя ч гэдэг юм уу. Тийм байдлаар хязгаарлах гэдэг. Тэгэхээр хүслийн хамгийн гол зорилго нь таны төсөөлж чадахгүй байгаа зүйлийг биелүүлэхэд оршиж байгаа шүү дээ. Тийм бол бид нэр заавал хүсэх шаардлагагүй зүгээр л хийж штэ. Тэгэхээр хэдүүлээ бичихдээ яах вэ гэхээр танд ингээд бүх мөнгө байгаа, бүх нөөц бололцоо байгаа үед та юу хийх байсан бэ гэж өөрөөсөө асууж агаад хязгааргүй нөхцөл байдалд ингээд хүслээ жагсааж бичнэ. За энэ дээр тоо бас байхгүй. За миний хувьд 12 сар дор хаяж 100 хүсэл том жижиг хамаагүй юу ч хийсэн болно шүү дээ. Бүр минийх одоо жишээ нь бүр ингээд өмсдөг йогийн хувцснаас ахуулаад хоёр давхар хаус барих хүртлээ ингээд бүгднийг ингэж ихсаагаад доор хаяж 100 хүсэл бичнэ гэж өөртөө бүр ингээд зорилго тавьж аваад бичдэг байхгүй. Тэгээд тэр нь бас юу ч хийж болно. Инээдтэй хүсэлж байж болно. Инээд тэ төсөөлжгүй хүсэлж байж хүн хэлэхэд ичмээш хүсэл байж болно. Нууцламаарч хүсэл байж болно. Хамаагүй. Тэрийг угаасаа таал ганцаар харна шүү дээ. Тэгэхээр ингээд бүх хүслүүдэд жигсаага бичнэ. За
За ингээд нэг дэг халах мань боллоо. За хоёр дахь халах мань хэдүүлээ энэ бичсэн хүсэл дотроос төсөөлж болох хүслүүдийг сонгоно. За тэр нь юу гэсэн үг вэ гэхээр за та одоо ингээд хоёр давхар хаус барина гэд бодсон байгаа бол тэр хаусны өнгө нь ямар байхыг, доторцын интерьер нь ямар байхыг, ямар өнгө давмгаалахын тий тэн дотор хүүхдүүдтэйгээ аль өрөөнд нь яаж тоглохын гэх мэт бүр ингээд детальны төсөөлнө гэсэн үг. Тэр төсөөлж болох хүслүүд нь ямар байгаа вэ гэдгийг нь олно гэсэн үг байхгүй. За тэгэхээр за энэ дэвтэрнийхээ хувьд би болохоор энэ хүслийн хэсэг байгаа. За ингээ хүслийн хэсэгт нь энд нь болохоор хүслээ бичээд энэ яг юм сул хэсэг дээр нь тэр төсөөллөг болгодог. За маш гоё зурдаг төсөөллөө шууд ингээд нүдэн харсан тэр төсөөлөл өнгө будгаар нь зураад гаргачих чаддаг хүмүүс байх юм бол зурх нь илүү сайн шүү. Яагаад вэ гэхээр зурна гэдэг чинь бичигтэй адилхан биднээс гарч байгаа энерги үйлцэл бидний үйлдэл байгаа байхгүй. Тэгэхээр зурвал бүр сайн. За миний хувьд яадаг вэ гэхээр яг ингээд төсөөлөл за одоо шинэ хоёр давхар хаавсаа би ингээд гаднаа бассейнтэй за дотортлын өнгөнд ийм илүү тийм минимал за тэгээд зөөлөн бор шаргал модон одоо интерьер илүү их орсон модон одоо тавилга модон бор шаргал өнгийн одоо модон шар ч юм уу те ингээ илүү орсон тэгсэн хэрнээ цайвар өнгөтэй илүү цэгцтэй ч юм уу ингээд яг ингээд төсөөлж жонгуудад тэр төсөөлөлтэй хамгийн ойрхон зургийг ингээд Pinterest дээрээс хайгаад олж авдаг. Тэгээ энэ яг миний одоо төсөөлөд байгаа зурагтай хамгийн ойрхон байна гэсэн тэр зураг олоод саяны хүслээ одоо дээр нь бичээд доор нь тэр зургийг наачна гэсэн үг. Энэ нь яах вэ гэхээр судалгаагаар мөн адил за одоо бичсэн хүсэл 45% илүү биелэх магадлалтай байдаг бол төсөөлж зурагжуулсан хүсэл 76% илүү биелэх магадлалтай. Ер нь бараг биелнэ гэсэн үг байгаа сте. Тэгэхээр та нар маань одоо нөгөө нэг хязгааргүй бичсэн 100 хүсэл дотроос төсөөлж болох хүслүүдээ сонгоод нэг нэгээр нь дэвтэр дээрээ нэг нүүрэн дээр хүслээ дээдлэлт нь бичээд доотлолт нь өөрийнхөө төсөөлсөн зургийг зурах юм уу эсвэл тэр зурагт хамгийн дөхөж очих одоо зургийг наах нэ. Ингэснээрээ та тэр хүсэл биелсэн үедээ ямар байх вэ гэдгийг тархинда одоо даал тухамсартаа команд өгж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ бол ерөөсөө энэ миний хүслээ биелүүлж исэн аргуудын бүр хамгийн шилдэг нь. За тэгээд за 3 дугаарт болохоор одоо саяны 76%-ийг бүр 90-с дээш хувь болгох нэг арга байдаг. За энийг би сүүлийн 3 жил хэрэгжилж байгаа. За ер нь баг за 90% та биелж байгаа. Та нар байна хэрвээ харсан бол нотлонгийн бичлэг дээр би яг энэ 30 өдрийн одоо челленжийг ганцаараа хийсэн байхгүй юу. Тэгээд яг доторх юмнуудыг нөхөртөөгөө бол хуваалцсан. Гэтэ челленж бол өөрөө яг ганцаараа хийсэн. Тэгэхэд 30 өдөр мэн дуусаагүй байхад бараг 1 сарын 17-ны өдөр би нөгөө ЮНЕСКОтой хамтрана гэж бичсэн сахгүй. Тэгээд тэр нь яг яаж хамтрах юм гэдг нь тодорхойгүй. Гэхдээ би ЮНЕСКОгийн зургийг ингээ наацсан. Тэгсэн чинь ЮНЕСКОгийн одоо Инстаграмын хаягаас нь манайх руу бичээд манай бичлэгийг ингээ аль бие ёсоор ашиглаж болох уу гэж миний биелгээ биелжсэн бичлэгийг шууд өөр дээрээ ингээд 20 сая хүнтэй хаяг дээр шууд ингээд тавьцаа. Тэгэл за миний ингээд нөгөө хөсөөдсэн хүслийг чинь бид нар заавал ингээд цаг хугацаа энэ хүсэл за нэг ийм мөнгөтэй болоход ийм хүсэл хугацаа шаарддаг да ийм машинтай болоход ийм хугацаа шаарддаг да гэж төсөөлөд идэг боловч яг үнэндээ энэ энергийн одоо энэ орчин дотор хүсэлд ерөөсөө тийм одоо хүнд хөнгөн хэцүү амархан хол биелнэ ойр биелнэ гэж юм байдгүй байна гэдгийг би үнэхээр ойлгосон. Тэгээд яг 1 сард 30 өдрийнхаа челленжийг хийж явах хооронд Америк руу 1 сарын хугацаанд туршлага судлах аялах тэтгэлгийн мэн хариу хүрээд ирсэн гэх мэтлэн энэ бол бүр үнэхээр бүр ингээд зүудэн чормгоо явдал гэдэг шиг биелүүлдэг арга шүү. Тэгээд та нартайгаа ингээд бас хуваалцаад маш их баяртай байна. За тэгээд за 3 дахь арга нь болохоор бүр хамгийн чухал арга. За энэ дэвтэрний маань бас хамгийн энэ сүүлийн хэсэгт нь дэвтэр авсан хүмүүс анзаарч магадгүй ийм хоосон ийм нүүр байгаа. За энэ хэсэгт хийдүүлээ ажиллана. За та нар маань зүгээр хоосон цаасан дээр хэрвээ дэвтэр авах бол бичиж болно л доо. За тэр нь юу вэ гэхээр universe буюу одоо сансар огторгоо одоо бидний энэ дээр байгаа нэг хорвоо ертөнцийн биднээс илүү нэг юм хүч байна штэ. За тэрийг хүмүүс за та бол бурхан гэж бодож болно. За монголчууд тэнгэр гэж бодож болно. Өвөг дээдс юм байна. Сүнс гэж нэрлэж болно. За миний хувьд сансар огторгоо гэж нэрлэх дуртай. Яагаад вэ гэхээр тэр ийм нүдэнд харагдахгүй тэр орон зай дотор байгаа энерги ингээд бид нартай холбогдсноороо надад бас бидний ингээ амьдрал нөлөөлдөг гэдэгт бол итгэдэг учраас би сансар огторгоо буюу universe зориулж захидал бичдэг. Тэрнтэй адилхан та нар маань одоо нөгөө 100 хүсэл дотроос
хүслүүдээ сонгоод зурагжуулж болох, төсөөлж болох хүслүүдээ ингээд зурагжуулсан байгаа шүү дээ. Тэрний хідэн ч хүсэл гэж болно. За энэ дотроос сонгоод яг 2025 онд би аль хүслүүдийг биелүүлмээр байгаа вэ гэдэг нэг 10 хүслээ сонгож байгаа. 10 гэвэл дажгүй сонсогч нь 10-аас их байж болно, багч байж болно. Миний хувьд нэг 10 хүсэл сонгож байгаа амар байдаг. За 10 хүслээ сонгоод захидал бичнэ. За яг биелсэн байгаа мэтээр захидал бичнэ. За захидлаа ингээд бичихтэй 2 хуваачнаа. За энд нь болохоор та эхлээд хүслүүдээ биш ингээд 10 хүслээ сонгочих. За гадаадад аялах тий. Одоо миний хувьд бол Японд аялах, Япон хэл сурах, за 2 давхар хаусаа барих, за органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэх мэттэй ингээд яг ингээд 2025 онд хийх хүслүүдээ ингээд биччихээ. Чигсаад бичээд нөгөө талд нь яг биелсэн мэтэр энийгээ өгүүлбэр болгоно гэсэн үг. За одоо жишээ нь ингээ. За би Япон аяллаа гэх юм а тий. Би яг ингээд сакура дэлбэлэх үеэр Япон улсад ингээд хантайгаа цуг аяллаа. Тэгээд ингээд тэр цэцэгний өнөр, тэр цэцэгний доор би биелгээгээ хийгээд сакура би угаасаа ягаан өнгө нуртай болохоор сакура дэлбэлхийг харах нь угаасаа миний хамгийн гоё том хүсэл байхгүй. Тэгэхээр яг ингээд би тэр цэцэгний өнөр, цэцэгний өнгө тэр ингээд гудмаар нь алхаж байгаа мөч. За тэгээд Японд бол ингээд эрүүл хоолны дэлгүүрүүд маш их байдаг. Гоё эрүүл хоол, турших хоолны газрууд их байдаг. Бас бид хоёр нөгөө 100 насалдаг одоо хүмүүсийн цэнхэр бүс болох Окинава арал Японд байдаг учраас Окинава аралд ингээд өндөр насалж байгаа хүмүүстэй цуг ингээ хамт тасгал хийгээ тэднэрээс ингээ асуугаад суралцаа тэхийн тулд ингээд би ингээд өөрийгөө японоор ярьж ингээ төсөөлж байгаа байхгүй ингээ японоор яриад тэр хүмүүстэй ингээд сурсан зүйлээ бас бичлэг хийгээд ингээд хүмүүстэй хуваалцаж байна. Хуваалцаж байгаадаа маш баяртай байна гэж бичнэ. Одоо саяны ингээ төсөөллүүдээ үг болгож штэ. Өгүүлбэр болгоод яг тэндээ ингээ очичихсан байгаа мэтэр бичээд за тэгээд үүний араас тэр үед яг ямар мэдрэмж төрж байгаа ард нь бичнэ. За одоо жишээ нь надад тест үнэхээр тайван тэ аз жаргалтай өөртөө итгэлтэй мэдрэмж төрж байна. За эхлээд төсөөллөө буулгаад 2 дахь хэсэгт нь мэдрэмжээ бичнэ. Ингээд болоо нэг хүсэл дээр. За тэгэхээр хүсэл маань захидал маань юу гэж эхлэх вэ гэхээр одоо хин нэг гарч ирэх хэвээр шүү дээ. За Dear Universe гэдэг юм. За та одоо чинь бурхан өөрөө итгэдэг бурхан бол бурханыхаа нэрийг бичээд одоо бурхан танд би бичиж байна гэх тээ одоо би ингээд одоо танд тохиолдсон сайхан зүйлсийг ингээд найздад бичиж байгаа юм шиг бичнэ гэсэн үг байхгүй. За одоо жишээ нь нөгөө төсөөл зурагтаа хэсгээ өгүүлбэр болгоод байна гэсэн үг шүү дээ. За дараагийн хүсэл нь одоо үнэхээр гоё 2 давхар хаус одоо байшингаа барьж орлоо тий хүүхдүүд минь өөрөөнд ингээ шатаар гүйж гараа дээр нь ингээ унтлахын өрөө тэнд байна ч гэдэм үү тий манай гэрийн ингээ интерьер надад бүр ингээ маш гоё тайвшруулыг авч ирдээ би бүр ингээ тусдаа өөрийн йог хийдэг юм өрөөтөө болсон гэ тий яг болсон бүр биелсэн магаар ингэж бичээд тэгээд энэ гэртээ ингээ байхад надад үнэхээр амгалан тайван аз жаргалтай тийм гоё мэдрэмж тансаг тийм мэдрэмж төрж байна гэд ингээд бичсэн. Ийм байдлаар та одоо 10 хүслээ ингээд яг биелсэн байдлаар бичээд за тэгээд хэдэн ч хүсэл бичиж болно. Ингээд бичиж дуусныхаа дараа доотлолт нь баярлаа гэх 3 удаа баярлаа гэж бичээд тэгээд он сараа бичээд тэрнээс буйнагаас гэдэг юм уу те та өөрийнх нь нэрийг бичээд ингээд захидлаа бичнэ гэсэн. Тэгэхээр энэ захидлыг бичиж байгаа нь ингээд таны далд ухамсарт энэ хүсэл аль хэдийнэ ингээд биелчихсэн юм байна гэдгийг ингээд харуулна гэсэн. Ер нь бол бидний одоо энэ харагдж байгаа махан бие бол ингээд биднээс ялгарч байгаа энергийн 10,000-ны 1 гэж байгаа байхгүй юу? Ерөөсөө харагдж байгаа. Гэтэл бидний ингээд биеийг одоо бүрхэд нөгөө аура гэдэг чинь те ингээд байгаа биднээс ялгарч байгаа энерги бол 10,000-ны 9999 гэсэн үг тийм үү. Тэгэхээр тэр ингээ энергийн төвшөндөө бид нар энэ хүслээ биелүүлчих байгаа гэсэн. Угаасаа ер нь ингээд бидний хүсэл аль хэзээ биелэх боломжтойгоор байж байгаа. Бид нар зүгээр энергээ тэр үйлсэлтэй адилхан ойрхон давтамжтай болгосноор бид нар нөгөө хүслээ энэ харагдж байгаа бодит ертөнцийн гаргахад одоо амархан болчихно гэсэн үг. Тэгэхээр бид нэр тэрийг ямар байх ёстой вэ гэдгийг эхлээд далд ухамсартай ойлгуулахгүй бол зүгээр л би хүсэж чинь би тэдэнд өргөд болохыг хүсэж чинь гэдэг юм тэгээд ахаар чи ингээд тодорхойгүй байгаад байгаа. Тэгэхээр биелсэн мэтээр төсөөлнө гэдэг бол ерөөсөө энэ хүслээ биелүүлэхийн хамгийн нууц арга нь. За одоо челленж руугаа оръё. За тэгэхээр энэ 3 үйлдэлийг та хийсэн бол за одоо 30 өдөр хэдүүлээ юу хийхээ ярилцъя. За өнөөдрөөс за маргааш өглөөнөөс эхлээд 1 сарын 1-ээс тийм ээ. За та гэхдээ энэ 1 сарын 1-ээс хойш үдсэн ч байсан хамаагүй. Яг тэр өдрөөсөө 1 дэх өдөр гэж тооцоод 30 өдрөө хийгээ явчих болно. Аль ч сард ихэлсэн хамаагүй.
биелнэ. За тэгэхээр нэгдүгээрт хэдүүлээ хүслийн дэвтрээ өдөр болгон сөхөж харнаа. За сөхөж харах хугацаа маань бас их учиртай. Өглөө дөнгөж сэрэнгүүтээ уц мацаа нээхээс өмнө ерөөсөө бидний одоо нөгөө даалд ухамсар одоо дөнгөж сэрээд 30 минутын дотор ерөнхийдөө идэвхтэй байж байдаг. Яг тэр үед нь та өөрийнхөө энэ хүслүүдийг одоо нөгөө зурагжуулсан байгаа хүслүүд гэсэн үг шүү дээ. Тэднэрийгээ ингээд өөртөө нүдэндээ харуулна. Заавал тэрийг ингээд төсөөлж мөсөөлөх албагүй. Гэхдээ ямар ч байсан ингээд яг альбом үзэж байгаа юм шиг бид нэг зургийн альбом үздэг шүү дээ. Яг тэр шиг ингээд хүслүүдээ гоё ингээд харчна. За хоёрдугаарт нь за хэдүүлээ болохоор саяны бичсэн захидлаа чангаар уншина. За энийгээ заавал хүнд уншиж өгөх албагүй тийм ээ. Би бол байны өрөөнд орж аваад уншдаг. Жохон бас ингээд хүмүүс ингээд байн хуваалцаад тахаар сонирм байдаг учраас өөрөө яг л нөгөө өөртөө зориулж байгаа болохоор өглөө сэрэнгүүтээ за дараагийн хамгийн чухал хугацаанд орой яг унтахын өмнө бүх зүйлээ хийгээд яг орондоо орлоо гэхдээ би яг нөгөө орныхаа хажуудлын ширээн дээр тавьчихдаг байхгүй. Тэгээд тэрэндээ ингээд уншчихна. Өглөө орой гэдэг ерөөсөө таны сэрэнгүүтээ өөртөө харуулах хамгийн түрүүний зүйл нь хүсэл нь байна. Тэгээд тэрнийхаа дараа захидлаа уншина. За тэгээ орой унтахдаа захидлаа уншаад тэгээд унтна гэсэн. Яг тэгэхээр бид нэр хамгийн сүүл унтахынхаа өмнө үдэ анихынхаа өмнө харсан зүйл бол шүнжэнгөө бидний даалт ухамсарт команд болоод орчдөг гэсэн. Илүү бид нэр ингээд өдөрт нь ингээд хичээгээд байгаа зүйл биелүүлж чадахгүй байгаа зүйлийг бидний даалт ухамсар шүн биелүүлэх гэж хичээнэ. Тэгэхээр маш амархан гэсэн. Нэгсэндээ бид нэр заавал өөрсдөө ингээд нэг хүсэл биелүүлнэхээр маш ингээд хэцүү юм шиг санагдаад идэг бол яг үнэндээ энэ энерги ертөнцөд тэр тийм хэцүү зүйл биш. Ерөөсөө том жижиг хүн хөнгөн гэж байхгүй учраас. За тэгэхээр өглөө сэрэнгүүтээ унших нь за орой унтахынхаа яг өмнө утсаа унтраасныхаа дараа ингээд юу агараа. Энэ угаасаа бид нэр ингээд энийг ингээ ухамсартай хэрэгжүүлэхгүй ч гэсэн угаасаа бидний амьдралд нөлөөлж идэв. Хэрвээ та унтахынхаа өмнө одоо ингээ сошиалаар те ингээ болж өгөхгүй мэдээ хараад байх юм бол угаасаа тэр нь бас шүүн ингээ таны даалт ухамсар тэрийг чинь бодит зүйл үү мэдээ уншиж байгаа юу энэ хүн төсөөлж байгаа юу гэдгийг ялахгүй учраас тэр нь угаасаа таны амьдралд бас л татагдж идэг гэсэн үг. Тэгэхээр бид нэр илүү ухамсар цагаар өөртөө ашигтаагаар одоо энэ даалт ухамсараа ашиглаж байгаа гэсэн. За ингээд 30 өдрийн туршид хүслийн альбом хараад за дараад нь болохоор хүслийнхаа захидлыг унших нэ. За ингээд болоо. Ерөөсөө маш амархан. За тэгээд та нартай бас бонус зөвлөгөө өгье гэж бодлаа. Яагаад гэхээр би бас энийг илүү идэвхтэй болгохын тулд хэрэглэдэг зарим нэг аргуудаа бас нэгэмсээ хуваалцчих гэж бодлоо. Тэгээд тэрний нэгтгэх нь юу вэ гэхээр яг хуу миний хувьд сурамжтай байсан зүйл гэх юм да. Би яг ингээд анх эхэлж байхдаа эхний жил нэг надад гарсан алдаа маань юу байсан бэ гэхээр ер нь энэ ингээд өөрийнхөө ингээд хүсэж байгаа маш гоё дэврэн одоо хэдүүлээ эхэлж байгаа учраас маш гоё дэврэн бүх зүйл боломжтой ингээд эхэлж байгаа штэ. Яг ийм үедээ бид нэр яадаг вэ гэхээр хөөрөөд олон хүн ингээд ялангуяа дотны ойр дотны хүмүүстэй ингээд хуваалцчих гад идэг. За энэ дээр за яг хаа таны хүслийг ингээд үнэхээр дэмжиж яг чи чаднаа ингээд энэ бүхнийг биелүүлж чадна гэж би итгэж ингээд хүнд ярих бол өөр хэрэг тийм үү. Миний хань бол ингээд яг намайг тийж дэмжиж өгдөг учраас би бүх хүслээ ингээд хуваалцгаасаа ерөөсөө айдаггүй. Гэхдээ бас бид нарыг унтраадаг одоо ингээд харагдахгүй байгаа тэр ертөнцид энергид итгэдэггүй хүмүүс гэж бас байдаг штэ. Би яг ингээд анх эхэлж байхад миний ингээд энэ маань ингээд тогтлоод би бас нэг хүнтэй хуваалцах дуртай. Та нартай ч гэсэн хуваалцж байгаа байна. Тэрнтэй холбоотой. Тэгээ ингээд нэг найзтай хэлсэн байхгүй юу? Би ингээд ийм зүйлс мэдэж авсан. Тэгээд ийм хүслүүдээ ингээд яг ингээд мөрөөдөд ихээсэн. Эднэр бүр яг ингээд биелнэ гэдэг чи итгэж гинэ гэд ингээд ярьсан чинь сонсож ирсэн аа. Тэгсэн байхгүй юу? Бойна чи ийм хийсүр зүйлд ингээд итгэж ингээд баларваа гэж хэлсэн байхгүй юу? Тэгээд тэр үг ингээд тэр жил үнэхээр надад нөлөөлсөн. Яагаад тэгэхээр тэр маань миний ингээд нэлээд дотны найз байсан учраас одоо нэрээч ингээд би шаал тийм нүдэнд харагдахгүй хий юмд итгээд байгаа ч юм болов уу. Одоо нөгөө баг чи татасны хуйлмал secret гэдэг ном уншаад баг баларсан хүмүүс ажил мэдээсээ гараа баларсан хүмүүс зөндөө идэв шүү гэд бүр факттай ярьж байгаа байхгүй. Тэгээ хүн ингээд дотны хүн тгээ хэлчихэр ингээд нөгөө эргэлзчихдэг. Тэгээ та эргэлзчихэд ихэх юм бол эргэлзээ гэдэг маань өөрөө юм хатуу одоо сүргийн нэрэг байхгүй юу. Тэгэхээр бид нар энэ хүслүүдийг биелүүлэхийн тулд маш өндөр давтамжтай эерэг энергитэй байх хэрэгтэй. Яагаад гэвэл хүсэл мөрөөдөл биелнэ гэдэг чинь өөрөө хамгийн сайхан одоо гоё энерги шүү дээ. Тэгэхээр боолж өгвөл таныг ингээд жоохон доошоо дараад унтраагаад энэ хүү ер нь ингэж л хэлэндэ гэж барагцаа байгаа бол та ингээд уулзаад салгаараа жоохон ингээд таагүй мэдрэмж төрдөг бол
тэр хүнд бити хуваалцаарай. Ер нь олон хүнд заавал нэг хуваалцах албагүй байх гэж би бодож байна. Харин таныг дэмждэг хүмүүстэй бол хуваалцаад хамтдаа хийх юм бол бүр илүү хурдан биелнэ. Би яг хантайгаа хуваалцахаар илүү хурдан биелдэг. Ягаад ч юм миний ханаас нөгөө дэмжиж өгöd байгаа учраас. За хоёр дахь нь болохоор сая бас хуваалцсан энерги байж болох хамгийн өндөр түвшинд байдаг. Яг хөө бид нар ингээд өглөө ингээ уншаад орой уншиж байгаа шүү дээ. Гэхдээ өдрийн туршид бид нэр хэрвээ дандаа сөрөг зүйл дээр төвлөрөөд дандаа бүтэхгүй зүйл яриад таны амнаас гарч байгаа үгнүүд нь яг ингээ хөслүүд нэг биелэхгүй гэж байгаа юм шиг тийм сөрөг үгнүүд байн гаргадаг байх юм бол таны энерги чинь өөрөө нөгөө нэг ирж байгаа сайхан боломжууд таны хүслийг биелүүлэх аргуудыг ингээд замхруулна гэсэн үг. Тийм учраас айл болох одоо нөгөө алгаа дээш нь харуулад одоо өөрийнхөө тэр хүлээж авах энергийн савыг ингээд ийм одоо эерэг дүүрэн дээшээ харсан амтаа байх хэвээр. Та сөрөг энерги ялгаруулад байвал саваа доош харуулчих байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр чин доош харсан сав нь чин хичнээн сайхан юм ирээд орохгүй шүү дээ. Тэгэхээр та саваа дээш нь харуулад ингээд алгаа өргөж барихын тулд энерги маш гоё өндөр байлгах хэрэгтэй. Нэг өсөндөө эерэг энергиудыг ялгаруул гэсэн хүмүүс сайхан үг хэл сайхан зүйлсийг хуваалц, сайхан зүйл хар үз те одоо сайхан хүмүүстэй ярилцах бас маш гоё байдаг. За тэгээд дуулж бүжгэл ерөөсөө тэр гарч болох хамгийн сайхан хайрч гэсэн маш гоё энерги штэ хүүхдүүдтэйгээ гоё хөгжилтэй цагийг өнгөрөө те тийм байлаар өөрийнхөө энергийг ингээд дээшлүүлэх зүйлсийг аль болох 30 хоногийн туршид ингээд байнга хийн. Хэрвээ 30 өдөр хийдүүлээ ингээд энерги өндөр байлгаад байх юм бол магадгүй тань зуршил болоод тогтчих магадгүй шүү дээ тий. Тэгэхээр энийг яаж энерги өндөр байлгахыг мэдхийн тулд та нар маань миний өмнө хийсэн допамин меню гэд бичлэг байгаа. Тэрийг үзээрэй. Тэн дээр энерги өндөр байлгах маш олон аргуудыг хуваалцсан байгаа. За 3 дахь арга нь болохоор үгийн шидийг ашиглаж болно. За үгийн шид гэдэг бол одоо англиар affirmation гэж байгаа шүү дээ тий. Давтамж, үг, баттгал, үг, тарин гэх мэттэй монголоор янз бүрээр орчуулж байгаа. Гэхдээ надад бол үгийн шид гэдэг үг их гоё тохиромжтой юмсаа санагдаад байдаг. Ягаад гэвэл үг гэдэг маань өөрөө амьтай, өөрийн гэсэн энергитэй. Тэгэхээр та тэр энергитэй, гоё энергитэй үгийг сонсоод байх юм бол одоо чихээрээ илүү нөгөө эерэг зүйлсийг дутагшаа оруулж ин гэсэн үг шүү дээ. Тийм учраас 3 дахь бонус зөвлөгөө нь та нар маань 30 өдрийн туршид одоо өглөөд хүслээ харчиж байгаа юм. За тэгээд цагтлан уншиж байгаа юм. Тэгээ боломжтой бол нөгөө 9 цагаан хүслийн ерөөл сонсороо тэр маань нэг дөнгөж нэг 3-4 минутын одоо гоё Монголын одоо монгол хэлний маань сайхан үгний цомирлог гэж хэлж болно. Тийм гоё ерөөл байгаа. Тэгээд хит хитэн шавнар маань бас бичсэн байсан багшаа та өөрийнхөө хоолоогоор нэг уншаад өгөөч. Таны хоолоо уншихаар бас гоё гэсэн. Тэгж бичсэн баярлалаа. Тийм болохоор би маргааш та нартаа яг 30 өдрийн туршид бас сонсоход нь эвтэйхэн болгоод бас мэдээж өглөөс эрэхтэй орой унахынхаа өмнө өдөр ч гэсэн гоё сэргмээр байгаа үедээ сонсож болно. Тэр 30 өдрийн турш сонсох 9 цагаан хүслийн ерөөлийг би бас өөрийнхөө хоолоогоор та нарт уншаад оруулаад өгье гэж батсан. Тэгээ энийг бас сонсоод байх юм бол сайхан үг гэдэг бол одоо нөгөө усан дээр хийсэн судалгаа байдаг шүү дээ. Усанд сайхан үг хэлээдсэн чинь тасчаад өөрчлөгддөг гэдэг шиг бидний бие маань өөрөө 70% нь ус учраас бид нэр сайхан үг хэлээд байх юм бол мэдээж бидний энерги болоод бүр эсийн бүтцэд өөрчлөлт орж нөлөөлөх боломжтой. Тэгэхээр 30 өдөр эерэг байхын тулд та нар маань 9 цагаан хүслийн ерөөлөө бас өдөр болгон сонсоорой. За тэгээд энэхүү 30 өдрийн челленжийг надтай хамт эхлүүлж байгаа хүмүүс маань доор комент хэсэгт 30 гэж бичээрэй, лайк дараарай. Яад вэ гэхээр энэ бичлэгийг үзэж байгаа та зүгээр нэг тохиолдолоор үзэж байгаа хэрэг биш гэж би бодож байна. Таны дотор ямар нэгэн байдлаар хүслээ биелүүлэх, энэ зүйлийн очир зүгийг олох хүсэл тэмүүлэл байсан учраас хоёулаа ингээд уулзсан баг. Тэгэхээр ер нь олон хүн ийм сайхан зүйлийг хүсээд өөрсдийнх нь хүсэл нь яг өөрийнх нь хүсэл нь өөр боловч гэхдээ ялгарж байгаа энерги нь бол сайхан энерги байгаа шүү дээ. Тэмүүлэл хөмөрөл гэдэг бол хамгийн сайхан энерги. Тэгэхээр олон хүн нэгдээд нэг энергийн төлөө ингээд энэ бичлэг дээр уулзаад хамтдаа хичээж байгаа л энд маш олон хүний сайхан энерги бөөгнөрөл үүсэж байгаа гэсэн үг. Тэгэхээр таны ялгаруулж байгаа сайхан энерги энд байгаа хүний миний бас хүслийг биелүүлэхэд нь тусалж байгаа гэсэн үг. Тэгэхээр та нар маань хамтдаа хийж байгаа хүмүүс маань комент үлдээгээрэй. За тэгээд 2025 онд та бүхний минь 9 цагаан хүсэл сэтгэлсэн бүтэх болтугай 30 хоногийн челленжээрээ хамт байцгаая. Түр баяртай.